За ирсэн чи яг морины ажилдаа явах гэж जैन тэгээ шууд суугаад ярилцчихъя гэл ярилцчихлаа. Сайн байна уу? Шууд суучих уу? За. Морины ажлыг дангаараа хийгээд нийлж. Дангаараа хийхдээ арай нэг тоос шороо. Их олон морины зам дээр ч нөгөө энэ хөрс сулраад бас. Морины гişигдэлэнд бас их сонирн байх шиг байна. Тоос шороо бас ханиад тийм нас бас имиж сунгахтаа л нийл. Яг би даагнуудаа тэгээд өөрсдөө хооронд нь хөдөлгөөл болчтой юм доо. Оо энэ чинь хамгаалтын хугацааг бол яг ээж бүр өмсүүлж штэ тий. Яг өдөр тутмын ажлаар дасахгүй яг наад бүрэн өчгөр хүүхэд бас нөгөө ороолох, жолоо молоогоо барихаас ахуулаад. Нөгөө юундаа тасч чадахгүй болчихдог. Бүгд бандикийн төлөө. Голын дээр халдсан л бандик. Тэр энэ хүүхдийн цаана яваад байна тий. Бор нь болохоор нөгөө манай бор азрах байсан шүү дээ. Энэнийг яагаад төрүүлж явуулж байгаад хүүхэдгөө хөдлөх чинь эсвэл нэг авиж тавих юм уу? Энэ юу яагаагүй маа. Өвөл хавар ерөөс ажил хийхгүй. Тэгэхээр нэг хүүхдгөө явуулаад хөнгөн жоохон. Тэгээ нэг жоохон дадаа тус нэг арай. Тэгвэл эднэр нь бас нөгөө ажил хийцэнээс даагнаар чамаагүй өнгөрсөн. Альс ядаараа блогийн хамт олон явсаар уяачтай отголж байгаа их бол үр бэлтгүүлсэн ирсэн байна. Энэ удаагийн зочин бол манай давтан орж байгаа зочин гэдгээр онцлог. Яагаад энэ зочныг дахиад давтаад орж байгаа вэ гэхээр манай блогийн 2 дугаар дугаар дээр оролцож исэн. Төв аймгийн Борнуур сумын харьяат аймгийн алдарт байж Цэрэн дорлогын наран гэрлийн дотор ирсэн байна. Харамсалтай тухайн энэ зураг авалт бас техникийн саатал хараад яг гол хэсгүүдийн маань дуу бичигдээгүй. Тэгээд тэрнээсээ болоод нэлээд хураангуй орсон. Тэгээд өнөөдөр эднийг дахиж ээж ярилцах гэж байна. За тэгээд өнөөдрийн үед бол мэдээж байхаа үед бас арай онцлогтой зуны үеийн буюу наадмын бэлтгэл гэдгээрээ за хэрхэн одоо мордо үе сайдгийг нь харуулна. За дээрээс нь одоо хэрвээ амжвал тухайн үед одоо үлдсэн тухайн үед бол одоо хутан морины тэнцлийн тухайд, шинж хэв шинжийн тухайд за дээрээс нь бас нөгөө энэ анатомийн тухайд их сонирхолтой зүйлүүд ярьж байсан. Тэгээ үнэхээр одоо бас амжвал тэр сэдвээ нөхөд ярих. Хэрвээ амжихгүй бол зуны үеийн бэлтгэлийн тухайд ярилцаад одоо ярилцахаар энд хүртэл зориулж ирсэн байна. Монголын анхны онлайн малын эмийн сан Манлай Цэгмэн та захиал бид хүргэн 7720 1010. Ингээ хүүхд хөдлөгчж байгаа юм тийм. Зя. Энэ дээр л яваад байна шүү дээ. Энэ бол эндээ жоохон итгэл хүлээлт гэж байгаа маа та. Тийм үү энэ зэр дагна. Өвөө энэ ерөөсөө юу байхгүй. Өвөл хавар ажил хийгээг болохоор жоохон хөнгөн тэгээд энэ сул даагч хамаагүй бас явна л та. Хиттэй байна мэл. Энийг 51 2 тал. Бүгд чигээ хаад эдний явж байгаа юм. Би одоо эднэр тийм цаалаа халзан болоод тэгтээ та эдэд нэг ганц л боломж байгаа шүү. Ганц оруулах. Тэрийг гарахтаа оруулах уу, дээрээ оруулах уу тэгээд өөрөөсөө шийдэх. Тэгээ хүүхдүүд өөрөө бас энэ моданы хүүхдээ бас ингээд юу яагаад. Яашаа өөрөө өсчтэй юм байна. Өөр юм бэ? Их өксөрөө манайш. Тийм ээ. Өөрхөн зүтгүүлт юм байна. За халзан гайгүй. Энэ борчин өөрхөн зүтгээд дээ шүү. За татлаа. Энэ зэрдээ хин юу юм? Ямаргүй юм? Энэний хоёр их чинь нөгөө 1000 төгрөг жамаа үзсэн. Нөгөө байц төрүүлээ. Тэгээ нөгөө хоёр халзан морины ээжээс гарсан байхгүй. Хоёр халзан морин шүү дээ. Тэр хоёр халзан морины ихүүд чинь ихч дүүгүй шүү дээ. Тэр хоёр халзан гүний дүү нь байхгүй. Тэр ихүүд. Тэгэхээр бол удмын хувьд бол бас гордож байгаа ажил хөдөлгөж байсан мэт ягаад өвөлтөнд ажил хийгээгүй юм? Гэхдээ нэг өвөл бас ханаа түрээд юу яатсан юм аа.
ажил хийж чадах. Бандикийн төлөө. Тий. Энэний их юу вэ? Энэний их бас мараа нутгийн нэг гаралтаагүй байдаг юм аа. Энэ зэрд одоо манай нэг гүү байгаа 24 хүрцээ. 24 5 хүрцээ. Тэгээ тэр гүүнээс маань хоёр төрийн алзан харцаг алзан морь хоёрын ихүүд нь гарсан. Бас тэр гүүнээс $1000 нэг түрүү байд, ам үзний байц гараад. Тэгээ ерөөс вандик тавиад ир гарахгүйсэн. Энэ нодлоо ир гарсан. Тэгээ үл би бас амхандаа юу байгаа гэсэн. Тэгээ танаа харин тийм сая юушээ явж захтал за энэ нэг арай онцгороод байна. Итгэл үлдээдэг ч тэгээ бандикийн төлгийн гуцаа энэ нөхөр гэж бодлоо л да. Гүүгээрээ. Сан байна. За орч хөвгдөдөө хаашаа. Сууч. Манай Би бас нодлоо энд яг энэ дээр бууцсан байсан. Тэгээ яг энд хөдөлгөөл. Мордыг ажлыг Тэгвэл хийж. энэ чи одоо төрийн наадмын төрөө хүртдэг дав байна шүү дээ. Тий, яг энэ дээр нодлоо мөнхөд ах Сэрэнжав, Тамир бүгдээр л бууцсан байсан та. Яг ингээл игнээл. Тэгээ арай бас нэг харуулцтай. Тэгээ нуулынхаа өвөлт ч юм биш үү? Жохон нөмөрч байдаг уу? Гэхдээ энэ юу ах вэ? Би ингэж тооцоолоод нөгөө энэ салхинаас хамаараад баруунаас зүүнээс урдаас ч хамаагүй ажил хийх шаардлага гарна шүү дээ. Аха. Тэр нь бол хаанаас ажил хийх боломжтой. Морныхоо замыг л юу хаахад. Тий, яг одоо ингээл энэ зам гэхэд урдаас ингээл баруунаас зүүнээс хойноос. Yes. Тэгэл өнөөдөр ихэл баруун талаас жоохон салхитай шүү дээ. Тэгэл энэ дээрээс хөдлөх жишээний тийм л үт. Ингээ өнөөдрийн морины ажил ер нь отголж байна уу гайгүй. Тий, өнөөдөр ингээд даагаар дуусч байгаа ч тий, өнөөдөр ийшээ бас нэг их морь аваач сунгачаад. Бас эндээс энэ хэм хүрлээ ахихын очрог их лав очрих оогл эднэр гоц өнөөдрөөс тэр морьтой сунгасан. Би бас нэг аваач морь их морь сунгачаад ирсэн. Би хэд хоногийн өмнө энэ танаа ишгний дөө улаан хүүгэн дээрээ буцсан. Оо тий, нард байсан дээ. Улаан хөөдөг. Улаан хөө нүүцсэн бэ? Нүүцсэн гэсэн. Уршаа явна гэдсэн. Тэг сураг сонсогдоод байсан. Нэг явцсан байна. Тэгээ их морь сунгасан чи яав? Хэд мордов? Оо нэг 30 гаруй морил мордож байна. За. Тэгээ мор маань биш нэг л их морьтой юм гэсэн. Ураар л тавих гэж. Хиний морь өнгөнд байх юм? За, юу байсан шүү. Нэг оглын хэр мөр нодлын нэг улсын наадам хөтлөөд байсан шүү дээ. Тэгээ нэг 10 гаруй дээр орчуудаа. Нэг том тогштой улсын наадам дээр хэр мөр. Нөгөөх нь нөгөө хэний догдорж байгаа нэг яга. Тэр бас л тарих уралдаад байсан юм аа. Бас арайхаа харагдав. Тэр хоёр л юу төрчих шүү. Голбоо төрчих шүү дээ. За шууд уян дээрээсээ ярилцлага үргэлжлүүлчихье хөө. Тэгээд Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Сөрөгчин урд компани. Наран гэрэл уяач одоо манай блогийн түүхэнд анх удаага одоо давтан орж байгаа анхны зочин. Би ер нь бол зарим хүний дахиад автор бичнэ гэж анханасаа бодож идیں۔ Тэрний одоо анхныхын тохиолдолд наран гэрэл уяач боллоо л та. Тэгээд тухайд нөгөө таны анхны блог ороход хүмүүсийн сэтгэл маш чамбаа залуу байна. Ер нь одоо морин хурдан бахаас чаргагүй юм байна гэж хүмүүс сэтгэл хэлжсэн. Сая морины ажил хийх гээд даагны 1 км 200 гэж зарим хүмүүс л за зүгээр л мартуулчих гэж байна шүү дээ. Хүүхдүүд энэ төр хувцалтыг хараад за аргагүй юм байна гэж бодчихлаа. тий. Гэвч энэ тиймээр бас өөрийгөө зоож иддэг. Нэг тийм байж юмсан гэдэг. Тэгээ тэр их зүг шүү. Нэрнгээсээ одоо бид нар морныхоо ажлыг л ачааллыг тооцоод идэг. Хүүхдүүд нөгөө тэрэнд бас сурах. Тэр хувцанд дасах хэрэгтэй биш. Тий, бүх юм л бэлтгэх хэрэгтэй. Хүүхдээ одоо мороор бэлтгэхээс гадна хүүхдээ бэлтгэхгүй болоос. Тэр гівгэнд нөө өмсөөгүй байж чад өмсчгөр бие мийг бариад идэг. Тэр нөгөө хүүхчин чөлөөтөө явж чадахгүй. Тэр нэг хувцсандаа яадаг нэг анхаарлан төвлөрөөд бас нэг яг урдных явж чадгаа байж. Тэр нэг дадал зуршил болгох чиглэл тэгэл.
Тэгэл нэг хүүхэд нь тэгэл нэг өнгөтэйч байх шиг тэр харахад бас амар. Бусдаас нэг ялгадаг. Тод ингээ андшгүй юм байна. Тийм тэгээ хүмүүс чинь нэг жоохон бараа өнгөр хийгээддэг. Би нэг тийм тод хүүхэд юм чи бас нэг тийм нөхөө гялалцсан гоё байл зөвхөл гэж бодсон. Тийм байна. Одоо жишээ нь юу яа тийм үү? Яг нөгөө давхил хийгээл ирэхээр тэр шаврыг түрхнэ. Орой болоод сэрэг унаад ирэх нөгөө шавраа угааж арилгаад паламиз гэдээ бас нэг тос өгдөө шүү дээ. За тий. Тэрийг түрхнэ. Тэр яадаг. Тэр бас нөгөө нэг шүрмэс шанцны үйл ажиллагаа биш тэр нэг логолдлын янз бүр уут муут гимтэх. Тэрийг бас ингэ имчилдэг. Хаван хавдрыг хөөдөг тийм тос аахгүй. Ингээл нөгөө айс прога хийгээл шууд ячт юм уу та? Тий, шууд одоо ингэ саунд төрхөөл. Тий, шууд ингээл. Энэ тэгээ яалтчихгүй. Энэ стей саунд энтрийг тогтмол хэрэглээд тахлаар нөгөө адууны хөлөнд янз бүрийн эмгэг олох магадлал буурч ийн багсч ийн. Энэ тэгэл яг өөрсдөр одоо манай чинь гаран дээр төрөх штеп. Эний чи би анх ирэхээр ингээд энэ нь яг нэг яаж нөлөөлдөг юм бол гэх. Хүмүүсээр бол инээд тэгээ бугуун дээр төрөхээр ингээд аяг их сингэндэг юм билээ. Тэгэхээр халуун хурдан. Сэрүү татаад одоо нөгөө гадны өрөвсөлчээр нь халж явагддаг штеп. Тэгэхээр богино хугацаанд хөргөхөл. Одоо чи нэг араа юу вэ гэж одоо ингэж ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр секундэд хидж одоо ингэж хөдөлгөөн хийж байгаа л юм дээр. Гадаад энэ хүмүүс ингээ бүх мордуудыг толгой дараална. Тий, бүгдээ. Ерөөсө тэрийг үнжин гэж байгаа. Усаа бол зүгээр ингээл эндээ байлгсан усаараа л тий. Тэгээ усандаа одоо энийгээ ингээ хийгээл. Айспрого хийгээл. Тий. Тэгээс ах яг тус утгаж байгаа л. Эдгээр тэгээ энэ усандаа илүү дуртай байдаг уу? Эхлээд энэ уух дурггүй шүү дээ. Тийм үү. Тий. Тэгээ одоо эдгээр яг нөгөө сурцсан. Өөр нэг ганц нэг адуу ирэхээр бас уухгүй тохиолдол байдаг. Нэг хэсэгтэй. Манайхан бол ерөөс сурцсан тэгэл уучтай. Энэ жахлан жаргад бас сонгомолд. Аль нь? 7-ос энэ халцсан. Тийм. Би яг үндэ нөгөө уралдаанууд аймгийн уралдаанд нэг дор ингэж хэрч ирсэн мэдээлэл авах ингээл араасаа тий аймаг бол энд нэг хоёр уралдсан даах бай хавар. Энэ уралдсан тэр нэг хөрөн даах бас уралдсан юм аа хавар. Манай хойд Төвөмгийн хойд бус даамаа үзлээ. Жахлан жаргад очиж бас 7-оор тавьчихад Монголд хэмжээнд тавьдаг. Тэгэл ирсэн. Бусд нь уралдаг. Би ч нөгөө бас нэг юм дандаа нэг охин даагаар хавар уралдаад. Тэгээ хөрхи эднэр чинь бас нөгөө ир даагнууд хоцрогдож байгаа. Тэгээ даа ер нь бас хавар ялангуяа тэгээд нэг олон уралдах хэрэг weg юм уу? Хүмүүс ч одоо тэр хаврын 5 сарын уралдаанууд даагны хөлөнд систем гэхээр төмөх мөхөр нь хэцүү байна л гэдэг юм шүү дээ. Би бол тэрнээс шал эсрэг байр суурьтай байдаг шүү дээ. Тийм үү? Тий. Одоо жишээ нь яг нэг юм тамирчид ч юм уу хүмүүс ойлгоно л доо. Энэ нөгөө энэ даагч ингэж нөгөө даац авчиж ясан дээрээ. Тэгээд нөгөө ходоодноос ингэ шимэгдүүлж байгаа процесс илүү их кальцид татдаг. Амьд организм чинь. За. Тэрнээс одоо би ингээл өдөрлөг тэрэл бөөдөн дээр хөвтчихэл кальц уугаад бол миний ясанд очихгүй шүү дээ. Тэр одоо ингээ даац аваад ирэхээр нөгөө тэр даацаа дааж гарахын тулд ясанд байгаа эдис чи нөгөө одоо өлсгөлэн гэх юм уу бидний яриахаар. Тэгээ нөгөө ходоодонд орж ирж байгаа нөгөө шимт хичээлээс илүү кальцаа татчих дээ. Тийм үү. Би бол тэгж ойлгодог. Тэгээд яг нөгөө хүмүүсийн нөгөө хүлгүү боллоо гэдэг чинь нөгөө өөр таарсан юунаас нь илүү ачаал өгч байгаа шүү дээ. Одоо тэ яс даахаас хэмжээний том хөвгтэй ч юм уу эсвэл их шахдаг. Нөгөө нэг айрагдаг. Тэгэхгүй би бол хавар мавар л ир даагнуудыг зүгээр ингээ зөнгөөр нь л. Тэгээ нэг ардаа 2 3 дааг маахтаа ч юм уу ирэх нь хамаа. Тэгэл эн чинь ингээ нөгөө зодож нүдэж ингээ твдүүлж явахгүй бол адаглаад нөгөө газар мазар дээр хий гიშг мишг нь. Багт эн чингээс хандраал өрх юм тэр хөл гараа болохгүй л болж байна. Тийм шүү дээ. Ивэдээ зайл. Тэгээ нөгөө мөгөөрсөн юм байгаа юм чинь тэгээ гимтнэ гэдэг нь харахгүй. Гэхдээ би магч одоо ингээд 1 сард 1 сунгаад 3 сард 2 сунгаад 5 сард 3 сунгаад одоо эн чинь 4 дэх байх шүү дээ. Гэтэ эдгээр чинь ингээ хавдсан мавдсан доголсон юм байхгүй. Тийм. Тий тэгээ нөгөө уртад ажил хийхээр бас гайгүй байт юм болов уу гэж бодоод. Тэгэхгүй хүмүүс чинь нөгөө ингээл тоолол. За 10 хоногийн дараа юу болно? Сунгаан болно. Тэгэхээр 10 таралсан байх хэрэгтэй гэж шууд. Яг ингээ саяны хугацаагаар мэддэг ч яахгүй. 45-аас 47-гийн дундаж ингээ гараад ах юм бол одоо километрийн таран дээр гараад ах юм бол тэр адуу юм ус бус том нааданд дайрагдах боломжтой даах болчихдог. Тэгвэл сая энэ дөрөв чинь дөрүүлээл тэгж штэ. Тий энэ гайгүй байгаад байгаа юм. Тэгээд тийм л аахгүй. Тэрнээс ч одоо бүр
42 моёр л юм уу 40 лөө унаад эхлэх юм бол тэгээд чи юу байхгүй болж байгаа байхгүй. Тэгээд 4 км сунгах чинь 5:30-аас доош. Тэ 5 минут 30. Тэгэхгүй маргааш нөгөө дагаж явж байгаа л мил хараад байдаг гэсэн машин. Гэтэл одоо битүүрийн машины мил ихэд яг зэрэгцээ явж байхдаа өөр гарна шүү дээ. Дугуй муугуу манаас нь момруулсан байдаг. Эсвэл нөгөө даах чинь цаанаас адуу шин цаанаас ингэж ирж байгаад үзүүр дээр ингэ тесрээ хөдлөхөөр үзүүр дээр 55 урж байна. Хугацаа ярьж байгаа уячт бол анхудаа ихэнх нөгөө машины мил ярьдаг. Тэгээ нэрнгээс одоо нөгөө тэр үчи ингээл сонсоол өнгөчт юм л нэр ингээ ботсон чинь нэрээ дугуй муугунаас болоод мил чи өөр заашч тэ. Тий өөр заа. Тэгээд ингээ хаазалж ирнэ. Тэгээд тэр адуу анханаас өндөр тэптэй явсан уу эсвэл удаа явж байгаа үзүүр лугаа хөдлөөд байна уу? Тэр нь. Тэгээ ерөөсөө гол юм бол би тэгж бодоод байхгүй. Хажуудлын тэр адуу малтаа уралдах бол нэг сонирм биш болчиход шүү дээ. Цагтаагаа л уралдах болчиход байгаа байхгүй. Тэгэж нь одоо эхлээл нэг 3 км дээр ирэхэд одоо тэдэн секунд явж ивэл яг тэпэ барьж явж байгаа. Одоо шахах шаардлага байна. Өмнө 2 адуу тасарсан байсан ч гэсэн тэрлүү аваач байгаа. Тэгээд одоо өөртөө зориулсан дасгал сургалт хийн гэсэн юм уу? Тий. Тэгээд нөгөө одоо энэ актер уйснаа чи хэлэхгүй. Тэрнээс бүгдрээ мэдж байгаа. Зарим нь сайн мөр байж байгаа. Тэгэл одоо нэг 45 ав 20 дээр давж идэх ч цаагаад л. Тэр чин тэгсээ тэр ингээд шамдуулахгүй л явж идэх үстэй. Тэгэл доотлын хавтгаа дээр ирээл өндөр хүчтэй тэнд ирэхэд үзүүр дээр ирдэг үстэй. Тэгэхээр нэг чөлөөтэй гоё амьсгалаад 50 ууж ирчихэж байгаа. Чиг дуртаар. Хойлоос уралдуул тийм үстэй. Гараал би хамаг урдуур байх бол тэгэл хэцүү шүү дээ. Тэгээд нэг овоо мовонууд босгоцсон байдаг юм да. Улсын наадмын зам дээр. Бид нар чинь бол нэгч дагдаг. Тий, овоонууд босгоцсон байдаг байхгүй юу? Тэмдэглэгээнүүд байхгүй юу? Энэ зай дээр ирэхэд нэг иймэрхүү хугацаанд явчих бол. Тэгээ заримтай нь ярилцах нь үүдэж хэлнэ. Улсад айрагдах дааг. За энэ бол ер нь улсад багтахаар юм байна гэвэл одоо таны хэмжээд байгаа хэмжигдэхүүнээр ямар үзэлт үзэх вэ? Ер нь ингээл 45 км цагийг л ер нь юу яаж штэ. Дундаж 45 км барьж байгаа таах бол ер нь тэгэл аргалт төрүүлэх баг. 45-аас 47 болол орвол бүр юу баг. Хүмүүс чинь 55 мав гэж яриад идэг. Тэр одоо яг бодтой байж чадах уу? Өө тэр 55 чи өөрхий ямар юмны тэгж Монгол адууны дундаж бүр 55 байхгүй шүү дээ гарч чадахгүй. Яг нэг гарааны нэг хэсэг 800 м юун дээр л тэгж байгаа. Тэгэл машин имэйл харахаар 50-аас дээш зүгээр ингээл. Тэгээд ингээд үржүүлж хуваагаал бодно шүү дээ. 4 км-ийг одоо жишээ нь 6 минут тууллаа гэж бодоход дундаж хурд нь хэд юм бэ гэж харахаар тэгэл 40-тэй л гарч идэх. За ингээд таньдаг эмрийн дарцаг хийсэт. Тийм үү. За азраас эхлэх үү? Тий. Энэ хүрээ азрах. Энэ ерөөсөө би товтон өнцөр байгаа л яасан. Дааг надаас хүн авч яваа. Тэгээд хязаалуур авчихсан. Тэгэл би хязаал нэг жоохон оролдоол. Энд жи соёл юм. Тэгээд дахиад юу хаах. Тэгээд нэг юугаа хадгалж чадахгүй. Яг нөгөө юундаа форм гэж юу яг нөгөө одоо энэ яг эд гоё өндөр хурдтай явж байгаа үеийнхэн дээр бас ингэ арай очиж чадахгүй. Гэтэ одоо соёлын азар урд нь урж битүү шахуу гэж та хэлж штэ тий. Тэгэхээр чи нөгөө бэлтгэл гэдэг юм уу тутах юм шүү. Гэнти дутаад ахгүй хөрхий нөгөө багада уралдаагүй болохоор тэгтэл нөгөө миний түрүүний ярьж ирсэн штэ нөгөө дааг гэн өвөл уралдсан гэдэг. Тэр чи одоо ингэ уралдахаар баг ингээд өмнөх жилийн шүдэнгүүч болцсон байхгүй. Бүр ингээд займаага 100 хуурлаад амьсгаа нөгөө хариалт мариалтаа 100 хуурлаад яарахгүй твдэг. Тэгвэл одоо үйж байгаа даагнууд ч юм бол орой байж авсан даагнууд ч бол твдэл сандраал тэгээл хөргий. Тэг би нөгөө морины үеийг бас тэгж ойлгоод байхгүй яг нэг ингээ тэпэн дээр ингээ барьж чадвал тэг барих гэхэд доош унчаал тэгээл жоох яах гэ дээш хацах гал ингээд дээ шүү дээ. Тэг ивт болгоо тэрэн дээр ингээ бариа байжвал зүгээр дээ. Тэр ихтэй удаан тэгж барьж чадах уу барихад? Тэр нь бол яг нөгөө яг одоо ингээ яг нөгөө юун дээр нь байна гэсэн үг шүү дээ. Яг нөгөө оргил дээр биш.
одоо ингэдэж штэ нөгөө ингээл адуу ингээл жоох нэг үлдээгээд идэв штэ ингээл те тавхил дээр. Тэгээ нэг амуу зүү шахал зураа сайн байна да. Модод ирэхээр ингээд нэг ягнаагаад идэв штэ. Тэгэл би яг бас нэг жоох үлгэр иймэрхүү байвал бас сайн болов. Тэгээ жихнээс ингээд дээгүүр давцсан. Юу гэдэг штэ. Амуу зүү ерөөс ингээд жихнээс тэгвэл ийшээ ингээд шургаад орцсон. Тэгээ одоо нөгөө ингээл сүүлийн үе чинь нөгөө ингээд 50 та адуунууд чи ийм болчиход байгаа хгүй. Энэ хөхөөг энэ хоолоо. Энгийн болчиход байгаа хгүй. Нарийнхан ийм харин тийм болоод байгаа. Гэхдээ ингээд сул биш тий. Тэгжиж л нь бол мөгөөсөө хоолоо моолооч бүдүү амьсгалахад бас нэг арай уужин болдго юм болов гэж боддیں۔ Тэгээ яг нэг би бас адууны нэг урт богн ингээл нэг харьцаа байдаг шүү дээ. Тэрийг бас ингээд баагаад тий. Одоо ч ингээд сэрвэний орой ингээл энэ байлаа гэхэд энэ дээрээс ингээд төөлөхөр 1 2 3 гуравтай хагас байгаа шүү дээ. Олон уулзах хүртлээ. Тэгээ энэ дээрээс ингээд 1 2 3 4 бараг 5 шах байгаа шүү дээ. Тэр би ямагт энэ хүзүү эндээс нуруунаас уртах хэрэгтэй гэж боддог байхгүй. Тэр ямар даваа талтай. Ханд яг тэгтээ хүмүүс бол тэгж асуудаг. Яагаад тэгж асуухгүй зүгээр тийм байв сайн гэхээр яагаад сайн. Тэгээ юм байхаар адууч ерөөс ингэ тийм юм. Даал мал их хоошоо ингэ байралтай болдог. Сэрвээ хойно байралтай болчтой. Даал их налуу болчихсон. Онгоо ингээл яриад. Тийм даал налуу гэдэг. Тэгээ ингэхээр одоо энэ байгааз тэ ингэ энэ хамгийн хотгор зэг нь энэ байгааз тэ. Тийм ээ. Тэгээс хүүхэд бол энэ дээр мордохгүй шүү дээ. Тийм хотгор зэг дээр. Тэгээ энэ дээр мордно. Тэгэхээр энэ дээр ачаа аавна гэсэн үг. Тэгэхээр дэлхийн нөгөө татгуушны нөлөөгөөр ингэ доош ингэ унахад сугнаас ийм хол зайтай байх хэвээр. Ийм хол байна гэдэг чинь дөрвөн мөчөндөө нөгөө ачаас нь зэрэг хөөрлөгдөн шүү дээ. Тэгнь. Тэгээ адууш нөгөө урд хөлөөрөө ингэж түлхээд тэр нь таарсан зайндаа амжиж хөлөө шийддэг. Шидэж явдаг байхгүй. Гэхдээ энэ дээр ингээ морцохоор ингээ түлхэхээр яах вэ? Бид ингээ мөлхөөд ингээ бай бид тэр хүн морцсон ингээ одоо хүүхд тоглож идэг үстэй. Тэгэхээр яг энэ дээр байхаар битэд уртлыг гараа ингээ дөрөв үлж өргөх хэцүү шүү дээ. Жог хойно бол ингээ дэдэг үстэй. Яг тэр шиг бас тэгээд тийм бүтцтэй байвал. Тэгэхээр энэ ингээ цэвэр азарнууд юм уу яг англи азарнууд яг нөгөө хүний оюун ухаанаар бий болсаад үнийг үүсгэр энэ хөвшлэн тийм байдаг. Тэгтэл манайш нэг хурдныг хурдантай гэдэг дан нөгөө удам хараад нийлэх гэхээр антомыг ерөөсөө байхгүй. Хайчдаг. Тэгээ хайхтар гоё удамтай мөртлөө одоо манайхны адуун гэл ингээд зарим адуунууд бол ингээд нуруу уртцаад байдаг шүү дээ. Тэгээ манайх ярихдаа нөгөө уртлаг адуу тий. Уртлаг байх сайн гэдэг үстэй. Гэтэ урт гэдэг хэмжээс чинь нэг юмтай харьцуулаад хэлж байгаа байхгүй. Богино юмтай харьцуулаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нуруу богино байх тул доогуура юм дэлгүүр харагддаг байхгүй. Тийм байна. За. Урт гэдэг хэмжээс гэхэр чинь нэг богинотой харьцуулаад урт гэдэг байна шүү дээ. Юутай харьцуул. Нэг тэгж боддог. Тэгээ дээр нь энэ хөхмах байдаг шүү дээ. Ингээд юм байна шүү дээ. Хөхмахны ингээд зайгаар хатах шүү дээ. Тийм ээ. Чэйжний төвшөнтэйгээ адил байх зүгээр юм шиг санагдав. Ер нь тэгэл ном дээр бичсэн мэт юм дөө. Тэгэхгүй бол ингээд чэйж доошоо сууч чаддаг. Чэйж доошоо суул яг уу? Чэйж доошоо суул ингээд хүндэрнэ. Өхөр мөхөрчлэг өвчүүн доор гэдэг үстэй. Тэр манайх нь гол сайтай гэл нэг андороод иччихгүй тэгж би боддгийг. Тэгэхээр яг нөгөө бас нэг хавирганы матаас биш тий. Энд чинь ингээд энэ бөмбөр нь ингээд 70 дээгүүрээ давсан баяртай байвал зүгээр бол гэж боддог. 70 дээгүүрээ давсан илүү юутай. Тий. Тэгэхээр ийш ингээд нэг шургаад орцсон байх тий. Ингээд сүүдэртэж харагдаад тий тий. Тэгэхээр тэр ч одоо нэг ийм л бүтцтэй байна гэсэн үг байхгүй. Ийм биш. Матаас сайтай байвал сайн. Хавирганы матаас сайтай. Хүмүүс чинь матаас энэ зай хоёрыг л яриад байдаг. Зай авах та. Тэгээ болохоор хавирг бас урт байх шүү дээ. Одоо энэ ахгүй ингээ хөвөлтгөр ингээ цавтайгаа ойрхон байгаа шүү дээ. Тэгвэл одоо ингээ адуурч ийм болчиход байгаа байхгүй. Хавирг нь ийм богинохоо. Тэгэл яг доош ингээ гүзээтэй адууга манайхан сав сайтай гүү гэдэг байхгүй. 2 хоног уяал хоногор хавирг хүртлээл татсан шүү дээ. Тийм үү. Тэгэхээр хавирг урт ах хэвээр. Хавирг урт ах. Тэгээ ингээд яах вэ? Би одоо тэр ном дээр ингээд бичсэн л байд юм л дээ. Яг дээрээс нь харвал ийм бүтцтэй байхгүй юу? 2 хавирганы үзүүрэнд хоол цай богино. Тэгээ чинь баг юугаар бол банк шахах юм чинь. Хоолоо ингэж явна шүү дээ. Тийм үү. Ийм байвал тэгнь. Тэгээ сэгсэрнэс тэгэхгүй. Тэр ядаж хоол хөдлөх байх юм шүү дээ тий. Тэгээ дээр нь одоо нөгөө энэ өгзөгний энэ буултнаас энэ гуравч ингэж бас ингэж ирэнгээ нэг шугамд байх хэрэгтэй. Тэгээ энийг англи адуун дээр өөрчлөх гэж 50 жил зарцуулсан гэж ярьдаг. Тэгэхгүй энийг нэг шугамд авах гэж.
Тэгэхгүй нэг адуу ингээл хомоо зогсоод байж нэг бэрцсэн юм шиг. Чи хүн ч бай адуу ч яг нэг ясныхаа бүтцээр яадаг. Зогсдог. Тэгээд манайх ингээл эсвэл ингээл ийм хит ингээл алцгаруул ингээл янзын хойноос юм алцараад алцаж явж байгаа юм шиг үү. Яг ингээл дээр үе нөгөө судар модор дээр чинь өөрийнхөө мөрөн дээр ингэж гიშгэж явуул сайн гэдэг чинь тэр анатомийн илэрхийллийг хэлсэн байгаа байхгүй тайлж ойлгох. Тэгтэл ямар адуу өөрийнхөө мөрөн дээр ихээр урд хойд зайн тэнцүү адуу чинь ингэж гიშгэж шүү дээ. Уур хойд зайн юм би бол гадна талд нь ингээд юм шүү дээ. Тэрийг ингээд яг судрыг ингээд яг ингээд одоо орчин үеийн үнд ингээд ойлгох юм бол бидний нэг дээд өвгч энэ анатомийн бүтцийг алхаа гიშгээг юу хаасан байгаа байхгүй. Буулгасан. Гэтэ тэр нь ингээд шууд ингэж ойлгоход одоо юу хий хүмүүс бас нэг жоохон тийм юу. Яг жоохон ухаад болох юм даа ингэж байгаа юм байна шүү. Тэгээд яах юм бол ойлгомжтой л байна л да тий. Тэгээд яг уу бас нэг юм нь болохоор юу яагаад гэдэг нь штэ. Одоо манад нөгөө би нэг урдны волог дээр бас яриа л байсан. Нөгөө дандаа согтаад орж ирдэг. Тэгээд энэний хөлгээд тэгэхэд одоо ингээ урдаас нарах юм бол яг ингээл зогсож байгаа үстэй. Ингээл. Тий, тэгшгэл зогсож байгаа үстэй. Тэгээс одоо тэрний хөлж гэсэн харагдчихэв. Тэр одоо ингээд энэ үгээрээ ингээд одоо гадагшилсан байдаг. Тэгдэг. Яг тийм хатууд. Эсвэл нэг хөл нэг юм мушгаа байдаг. Тэгэхээр ер нь гимтэлтэй юм хөлгөө улсаа дундыг очиж үзэхэд угаасаа дөрвөн хүчний алдаа таахгүй. Тэгээ манай чинь гүү харахаараа зэрэг удамтаагаас гадна төлөнд давхсан ингээд бүх шалгуураас гадна одоо эднэрийг ч гэсэн ингээд хараад байгаа. Тэгээ сая хүмүүс нэг гүү сайн гүү гэж яриад илээ. Тэгээ би ямар гүү байд юм ингээд яриад илээ нүүдэлж. Тэгэхээр шууд яг нэг тим гэж хэлэхэд бас хэцүү шин. Тэгээ яг нэг иймэрхүү адуу гарах юм бол одоо би бодоод ирэхгүй. Манай үржлээс чинь дандаа ихмөр дээд нас болж оролцож байгаа сте. Тэгдэг. Тэгэхээр чинь яагаад юм нэхэр одоо энэ анатомийн бүтцэл хасарч байгаа. Хэрвээ тэр янз бүрийн ажигтай байсан бол юу байхгүй. Их нэ олон жил оролдохгүй. Их нас ч болох. Одоо нэг сайн нэг яриад идэв үст. Одоо нэг л 600 гээл тэгэхэд 5 даал ихэд бараг 5000 6000 мотор байлаа ихэд шаарлах хангахгүй дугуй тавьчвал яаж моторын хөрчин шатлыг гаргах. Тэгэхээр энэ чинь ингээд салж ойлгож болохгүй болчиход байгаа. Энэ сагаг бэрвхий гэж бас яриад идэг тий. Тий, тэгээд үгүй одоо ингээд байгаа байхгүй нөө гүү мүү гэл ингээд хүмүүс тимгүү сайн гэдэг байгаа сте. Таригдлогоо томтаа, сав бол сайтай. Тэгээд тэр гүү бол надад муу байж болж шин. Та бол юуг нь анзлах вэ? Үгүй яг нэг азрагныхаа алдааг засахад гүү хэрэгтэй шүү дээ. Цэвэр азрагны. Одоо миний вандик ч юм уу сагыг бэрвхий хурцтай бол би бол бэрвхий арай богонтой. Надад хэрэгтэй байгаад байгаа. Тэр нэг засчих юмсан. Тэр нэг уул нь алдаас нийлээ хийж болдгоо. Гэхдээ гаднаас орж цэвэр азах чинь тийм гоё цэвэр азах байхгүй. Заавал ерөөс ингээл бүтцэн үү. Тэгээ та засч тэр засч чадчихэв нүгүү. Тань ингээ гараад. Тэгээ одоо ингээд тэгэхээр тэгвэл тэр нөгөө эсрэгцүүлэх онол чинь байж болох юм биш үү? Байж болно. Гэхдээ тэр чинь ийм сонин. Тэр нөгөө удамшинд бас эвдэрдгүү тийм одоо нөгөө имбрэдэг цусны нийлүүлэг гэж яриад байна тий. Тий. Тэр алдаанд батцсан адуул тэрийг мянган эсрэг засгаар гүр тавиад нэмэр авахгүй шүү. Тэр 90 дутуу ингээл мараа шүдийг үзчихэдэг тий. Хүмүүс тэгдэг үздэг. Тэг яах гэж шүдийг үзээд байгаа ингээ асуумаар санагдаад байгаа. За нэг дутуу байна гэл муу. Юугаар муу юм? Яагаад муу юм? Гэл асуумаар санагдаад. Гэхдээ хүмүүс одоо гэж асуудаг. Халдсан морины тухайд та юу гэж хэлэх вэ? Энэ нөгөө нүд их овгор мовгор гэл цовх зузаан музаан байх нь хурдан одооны шинж гэдэг. Энэ бол миний хард бол цовх их зузаан л юм байна. Гэхдээ би бол тэгж бодоод тий. Энэ гаднах байдал шүү дээ. Одоо нэг гадар дотор адуу гэж яриад байгаа байхгүй юу? Бас ингэ бичсэн л байдیں۔ Ер нь бол ингэ үзье. Тэр гадар гэдэг чинь гаднах шинж баггүй юу? Тэгэхээр гаднах шинж нь бол би бол зүгээр л нөгөө гажиггүй нөгөө хөдөлгөөний өндөр ачаал үзүүлэх, өндөр нөгөө давхил үзүүлэх тийм чадамжтай л байвал болоо гэж бодлогдог. Тэрнээс илүү нэг тийм одоо чинь хүмүүс тэгдэг хүн толгой хардаг хүн байдаг хгүй юу? Ингээл урт том янз юм яасан. Тэр энэ толгойг метр болгох чи 1 метр. 1 метр толгойтой болгох чи. Тэгвэл энэ гоё яах вэ? Юу гэж тий. Тийм үстэй. Тэгэхээр ерөөсөө тэнцэл тий. Тэгэхээр ерөөсөө л тэнцэл байхгүй. Өөрийнхөө биед байгаа л
тэнцэлтэй байгаад тэгээд одоо халзан мөр одоо бас хурдан ингээл усад төрүүлээд халзан мөрний давуу тал нь юу юм гэхээр антамын хувьд бол гажиг байхгүй. Одоо надаас өөр айхтар тийм амар одоо манайхны мундгүй таруулуус харна. Биний хувьд бол харахад бол нэг тийм айхтар том алдаа байхгүй. Гэхдээ төгс мөр гэж байхгүй. Тэр чинь баг цагаан алдаа байж л. Гэхдээ халзан мөрний гол юм дотор нь байхгүй. Дотор нь ихээр манайх нэг өө шиг зүрх яриад байгаа байхгүй. Гүн. Зүрх зэрэг юм. Гүү байхгүй. Тэр өөрийнхөө нэг ялан дийлий юмтаа өөрсдөө гэж тэгж зүрх зэрэг юм уу? Зүрх зэрэг шүү. Тэр чинь дотор бүхэл юм байхгүй. Тийм хүн байдаг үстэй. Зоригтой мөртлөө юу чадахгүй юм гэж болж төвчөөргүй юм гэж болж шин. Өө хаа гэж ороод тэгэл төвчж чадахгүй заавал барахгүй юм гэж. Тэгэхгүй ингээд өөрийгөө шавхтлал дайчилдаг тийм ялан дийлий гэж тэр тэмүүлдэг тэр чанар нь л бусдад унаас илүү. Тэрнээс халзан мөнөөс гоё ингээд хурдны шинжтэй хол илүүмөр зөндөө шүү. Тэр Монгол адууны тэр дайч одоо ингээд малын эмч бусад ингээд ялангуяа хөдлөө их мөрний уралдааны дараа ингээд малын эмч нартай уулзахаар Монгол адууны тэр зоримог тэр дэвчээштэй байгааг бол ер нь өөр хатаатай харьцуулахад хэцүүдэг л ярьдгийг. Ер нь Монгол адуу бараг зүрхийн зогсдлол ингээд уралдаж идэв шүү дээ. Монгол адуу унаад өгөх юм бол зүрхийн зогсчихвол гэсэн. Тэр болтлоо уралддаг тийм ирмэлзэлтэй дайчин гэдэг. Тэгээ халзан морин та тэр Монгол адууны гэдэг юм уу? Тийм уралдах ирмэлзэл тэрнийг юм зүрх зориг нь яаж суулгасан юм бэ? Эсвэл төрмөл тийм юм уу? Би тэгж ойлгоод байхгүй. Одоо ингээд ярих юм бол одоо ингээд адуу чи ингээд нөгөө үүсэл гарлаас нэгэ хөөх юм бол ингээд тагшиг те зэрлэг байж байгаа л тэгээ дараа нь манай Монгол адуу шиг болоод тэгээ сүүлдээ нь үржлийн явцад үйлдвэрүүд салахаар хурдны нурдантаа ч гэдэг юм сүүл махных нь гэж үйлдвэр салдаг үстэй хэрнэ бол тэр ерөөсөө яг адууны өвгтөөгөө хамгийн ойрын төрөл нь Монгол адуу. Ерөөсөө. Тэгэхээр чин Монгол адуунаас илүү нөгөө дахимагч илүү төсвөртэй байгаа үстэй. Тэгээ нэг тийм. Тэгээд чи бүр тэжээмэл гаршуулсан амьтанд байдгүй чанартай шүү дээ Монгол адуу ч. Өөрийнхөө үр төлийг хишгдэггүй. Тэгжиж бидэн дээр ирсэн байхгүй. Хэрвээ хамаа намаагүй үйлдэлд ордог байсан бидэн дээр адуу ирэхгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө одоо би тэгж ойлгоод идэв. Одоо сүүлийн үед ингээ анзаархаа тийм байгаа хэвээр. Монголгүй цэвэр Монгол шахуугүй гадаад тазрах хоёрын дундаас хурдан гарч байгаа зү. Тэгж байна. Тэгтэл бол тойрол гаднаас бол гарч л байгаа. Тэгтээ ирчин бол ингээ харьцуулах юм бол одоо 101 ч юм уу нөгөө төгтөл харьцуулах байхгүй шүү дээ. Одоо 45 адуу ингээ жигсаахаар ингээ яхаар 38 37 байсан баха тийж гараад байгаа. Цэвэр азар Монгол ихтэй. Гэтэ ганц нэг дунд нь тойролго их мэхтэй орж байгаа. Тэ. Тэгэхээр тэр юу юм хэ ихээсээ төсвөрөө аваад байгаа. Төсвөр чанар. Төсвөр гэхээр манайх нэг л юм ойлгоод байгаа. Суухгүй л гэж боддог байгаа. Гүү байхгүй энэ ч бас зөндөө олон төсвөр байгаа. Өвчин эсрэг төсвөр, дархлааны төсвөр бүх юм аа. Тэгээ би нэг юм яагаад 50-та 25-та гүү хийхээ болсон гэхээр ерөөсөө Монголгүй. Тэгээ одоо сая яриад л дугаарахт нар яриад лсэн. Одоо ингээл манайхан цусны л өндөрлөл хурдан болно гэдсэн тий. Тэгэхээр сонгомл дээдэд ямар одоо энэ олон сүүлийн 10 жил гэлөө 8 жил чинь дандаа 50-та ад төрүүлж байгаа хэвээр. Монгол ихтэй. Тэгвэл уулын цусны өндрөөр бол нөгөө цэврүүд морж л байгаа шүү. Монголдо цэврээр үржүүлээд байна шүү дээ. Тий. Тэгэхээр би Монголгүй бол гэхдээ бид нар бас жоохон нэг ингээ алддаг байх гэж бас боддөг. Бид нар ганцхан давуу чанарыг бий болох гэдэг үржилгээд байгаа байхгүй. Хурдан. Хурдлуулах гал. Гэтэ энэ чинь хурдан болж байгаа ч гэсэн цаана зөндөө олон давуу чанар алдчих. Тийш үү. Мэдээж одоо Монгол адууны яг өөрт байдаг төрөлх инстинктийн одоо хэрвээ нөгөө яг бид нар цусаар хувлаад байдагтай адилхан хувлагдана гэвэл 50% л удамшиж гин гэж үзэх юм тэгж бас. Гэхдээ одоо ингээд шүү дээ. Нэг юм адарматаш нэг физикийн хууль шиг хурдыг нэмэхээр нэг төсвөрчин багасчдаг. Тэ? Хурдан болоо л гэхээр одоо чинь 100% дотор л хэлүүлсэн үстэй. Хурдыг 70 болгох чинь бол төсвөр нь 30 болчихно. Төсвөрөө 70 болгох юм бол жоохон удаан доо маяг хийх. Нөгөө хурдчин багасч удаан болчихно. Тэгэхээр би тэгж ойлгоод байхгүй. Одоо нэгэ дундчлах юм бол ер нь 50 руугаа төгсөө хадвал арай хурд юм болов. Төсвөрнийх нь 50 руу. Гэтэ яг 50 гэж гарахгүй хурдан 50 руу зүгээр юм болов гэж бодод. Тэгэхээр дандаа Монголгүй ашиглаад тийм л юу та. Тэгэхээр та бол толгойн дээр тэр 5 цулын шинж минж гэдвэл нэг автар ярихгүй юм тий. Зүгээр өөртөө таарсан л харьцаа байвал. Хүн ч гэсэн тийм шүү дээ. Одоо ингээд таны ингээ хараа би том биетэй бай заа юу. Тэгжид хоёулынгийн чи ингээд сориод ингээд ямар нэгэн одоо уралдаан шиг гүйцэтгэл хийвэл таныг ямар чадамж гарахыг хараад мэдх юм.
Мэдгүй шүү дээ. Тийг мэддэг байсан бол одоо баасан хүү харцаг байна. Амар сайхан байхныг одоо морь байсан бол эднийг хинч авахгүй шүү дээ. Нөгөө нэг цол аваагүй одоо актер улсын цол авч маагүй мань зан шиг айгүй энийг хурдан болно гэж бүгдөө аавш. Тэгэхээр тэр бас хүү эднэрийн тэр гол юм дээр дотроо л шүү дээ. Нөгөө чадвар одоо нөгөө. Харин тэр дотор байгаа юм чинь ингэж илэрхийлэгддэг гэдэг байгаагүй. Тэр санагддаггүй гэдэг хойд дэш хатаа. Би тэрэн дээр тэгж. Гэхдээ яг нөгөө зүрх одоо нэг магадлалаар үзээд байгаа хгүй нөгөө одоо ингээд нүд том байвал одоо ингээд шүд чи ингээд шүдийг хараад нөгөө ясны бүтцийг бас илэрхийлдэг. Тэ? Энэ хүр морил одоо тэнцэл сайтай морь халзан морь тий. Нэгнээс одоо ингээд нөгөө өөр айлын адаанууд харж байгаад ирсэн чинь мэдэгддэг юм ээ. Тэгээд тэнцэлтэй, тэгээд биетэй, тэгээд доогуура дөрвөн мөч нь өөртөө таарсан тийм дөрвөн мөчтэй байгаа. Тэгээ эн чинь дээгүүр ихвийн юм байгаа доогуура нарийн бол яах. Доогуура юм яндан шиг юм бүдүүн байгаад их дээгүүрээ юм ихвийн тэгзээс юм байвал бас. Тэгээд би одоо энэ өгшлөө амглаа одоо тэр аюу шим Батуулдах ингээл одоо яг энэ нөгөө эднэр чинь бол гэхдээ яг нэг мэрэгжлийн хүмүүс шүү дээ. Зоо техникийн үзэсгэлэн ингэ шүүгч нар байхгүй. Дөрвөн мөчтэй амтны. Тэнд нь бол одоо морьч орж болно, нохооч орж болно, бүх юм орж болно. Тэр энэ дотрыг барьж авахын тулд тань тэр магадлалаар үзэгддэг байхгүй. Уралдуулж үзнэ, үр төлийг үзнэ. Тэгэл тэр үр төлөв нь хурдлаад байгаагүй бол дотор сайтайлгүй шүү дээ. Тэгсэн бол ингээл хүмүүс тэгдэг шинжиж аваад нөгөө амар гоё гүнүүдийн төлөө явахгүй л байна. Яг энэ чинь нөгөө байнга харна. Тэгээд ингээд нөгөө практик дадал гэдэг чинь өөрөө амар чухал аа. Тэгээ нэг сонсох. 1000 үзэхээс чад. Тэгээ бас манютад бас нэг давуу юм байна. Давуу юм. Одоо чинь би морь үйдэг улсын алдарт манлайг өгч байсан бол би өөр хүнээс уяа муяа асууад явж чадахгүй хаа. Тийм үст. Тийм. Бас нөгөө аав нэр тий. Тэрнээс одоо ингээ вэж тийм дүү мөнөр энд одоо ингээл даагмаа манайхан ч одоо мундаг хүмүүс залууч дундаа гадсан шүү дээ тэр урд муудаас тий. Одоо тэгэл энэ манай хин Цэрэнжи мэрэнжүү одоо тэгэл энэ чарив мөрөө тамир морч ингээл ууж байгаа шүү дээ. Тэр нь очиод одоо тэгэл дүүч гэдэг юм уу найзаач гэдэг юм уу ахын ч гэдэг юм ингээл тэр уяаг бас дээр нь би тим актер юутэйс бол зүгээр адуун дотроо л хэрэгэлдэж шүү дээ. Манай хугасаа сайн ингээл зөндөл ус усад чинийгаа сайжруулна. Тэгэхгүй надад бол зүгээр харж явж байгаа л би хаан сайн хүн тэрийг ямар юу аахгүй шүү дээ. Тэр нь зүгээр. Шоколад самрын төгс хослол Obviously Jimmy Nutri Crunch. Амар тэжээл маань ямар онцлогтой юм бэ? За амар тэжээл нэг юм дөрвөн төрлийн найрлагатай байгаа. Хивэг, овёс, эрдэс давсаар баяжуулсан. Тэжээлийг өгөхөөр гитсэн ингээд цанхаах уу гэдэг байхгүй юу. Би энд бол ингээд бүр ингээд итгэлтэй хийж чадна. Яагаад тэгэхээр манайх бүх ингээд тоос шороог ингээд нэг бүгдингийн цэвэрлээд авдаг болохоор ерөөсөө тийхгүй. Манайх хамгийн сайн чанарын болцтой эзэлгүүнжин өндөртэй овёс хэрэглэдгээрээ давуу талтай. Амьсгаа задлж дархлаад дэмжинэ. Дархлааны системийг ингээд сайжруулах зорилготой ийм микроэлемент. Уяачд байнга авж байгаа шүү дээ тий. Одоо наадмаас өмнө одоо ингээ уралдахаас хэд хоногийн өмнө хурд одоо амар хоёрыг аявуух төлхөө өгдөг. Яг уралдааныхаа үед болохоор шингүүртийг өгдөг гэж нөгөө нэг уяачд өөрсдөө тэгж. Бид нар болохоор нөгөө нэг яг л өдөр болгон өгөх зааварчилгааг нь л өгч байгаа байхгүй. Өдөр тутмын шим тэжээлийг бүрэн хангаж ачаалал даах чадварыг нэмэгдүүлнэ. Амар тэжээл. Би ч яг нэг 10 жилийн багш шиг л бааш биндээ багш шиг. За. Тэгээ нэг хүүхдүүд тодруулаад гаргаад ирдэг тий. Тэгээ нэг аймгийн аварга, улсын аварга болохоор шгшээ өглөө өвчж штэ. Тэгэл ахаал дандаа яваадаг. Тэгэл аймгаар чи энэ хавар мавар сайн уралдаал юугаар яхаад тэгэл тэднэр үү. Тэгээ одоо дандаа энэ битүү адуунуудаа үлдсэн. Ахаал эхэлж байна нөгөө юунуудаа. Тэгээ энэ бол ингээл битүү. Эндээс нэг аймагт айрагдсан гэвэл тэр аймгийн бүсэд энэ хавар айрагдсан. Гэтэ бас яг бай тэр тэгээд одоо өвөл тэжээж ерөнхий зам үзүүлчихэд тэгээ хавар наймалцчих жоо юм. Тий нөгөө яг нөгөө хаврын нөгөө уралдаанд болдсон шүү дээ. Тэр үгээр чинь тэгэл тодорхой болохоор. Тэгэл би чинь ингээл цөөхөй юутай болдсон шүү дээ.
Энэ соёолон битүү азрах тий. Тий битүү. Энэ ч гэсэн битүү мөр. Энэ сагуурын төл юм билээ. За. Би энэ ганц гаднаас юу авсан. Энэ бол дандаа өөрөө унган угаараа л бат. Би нэг юм өөрөө авчаад. Өөр авсан юм уу? Тий. За. Би өөрөө аваагүй. Хүн бас надад энийг авчихвал зүгээр нэг хүнд хэлж авахгүй болоо. Тэгээд. Тэгэхээр энэ ерөөсөө битүү мөр. Ерөөсөө юу аа. Аймаг өөрөө тэгвэл сагуурын төлийг ингээд авыг зүгээр мөргээд авсан юм биш. Тэгвэл энэний та нэмнийг авч хагаад юу танд онцлох байсан. Гэхдээ энэ одоо юу да. Гэтэ яг энийг би харагт байдлаар нь хараад нэг миний хувьд ч тий. Өөр хүнд бол зөндөөл юм харагдах. Давгуун байна гэж хараад. Тэний яг ойр зур нэг сомонд ингээд давхил хийж байгаа юм байна. Тэгээ ер нь нэг ч яг зоримог бас жаахан атайхан явдаг мөр юм байна. Хиттэй. 7 настай. Тэгээ 7 болтлоо том ер нь уралдаг юм байна. Тэгээ сагуурын төл шүү дээ. Их нь ямаргүй юм бол? Их нь тэр онгоо манлаа гэсэн хаа. Тийм ийм бас би одоо бас нэг тэрийг лавл тодруулах. Хадаа бол ер нь онгуугаан гүнүүд ихтэй л дээ. Тэдний гүнүүд зөвхөн. Тэгээ энэ яг нөгөө манайхны юутэй их төстэй. Танаа дууны хийцтэй юу? Тий, нөгөө яг нэг хатны чанараар. Бандик хэдүүл их юу штэ. Хоёо их та. Хат одоо тэгэл энэ ихэд ингээд хижээл байхгүй. Өвөлжөнгөө ингээд хаваржангаа идлээ. Тэгтэл Монгол морд чинь байхгүй болчиход байна штэ. Тэгэхээр энэ ч одоо ингээд 50-аад сая ингээд яах тал дороо ерөөсөө таавал. Манай эднэр ч гэсэн тийм штэ ерөөсөө тэгэл. Хижээч гэлэн бол ерөөсөө. Тэгээ жоохон бярлагдуу жоохон дэвсүр сайтай. Тэгээ давхилдаа жоохон үнэн чим байна. Нэг юм юу хурдтаа мөрөөд чинь ингээл гараал ингээл галлаа. Тэгсэнэл зам онохгүй. Тэгээд бариулахаараа ингээл хулгунаал. Эсвэл энэ талтаа дашраа гарвал ийшээ ингээл. Тэгсэн мөртлөө зүгээр таарсан газраа болохоор зүгээр чихтэйхээ хоол юм. Өөртөө адилах юм таарахаар зүгээр ингээл нэг. Тийм мөрдөд би нэг жоохон сонин санагдаад. Тийм үнэн ч мөрөөд чинь ингээл нэг суусан ч гэсэн хүүхэн жолоон тунарцсан. Тэгэл зүтгэж идэг. Тэгээ нэг яаж ороолгож ирсэн чинь ингээл нэг тийм нэг үнэн чадвар шүү дээ. Тийм зүйл надад зүгээр гэж боддог. Тэгээ нэг амин хурдтай юмнууд байна шүү дээ. Одоо л уралдуулж үзчих юм тийм. Одоо ингээл уралдуулах гал бүтэн жил юугаа ажиллаа хийгээл тэгэл одоо л сая оч нэг сунгачаад анхал юу яалаа. Сунгаа нийлүү давхлын харлаа. Тэрнээс энэ итгэл хөдөлгөөд гэсэн. Тэгээ өчтөр гурвалдагч юм уу? Сая өнөөдөр. Өнөөдөр гурвалдагч юм уу? За, энэ нөхөр. Энэ болохоор энэний ах нь юм аа. Ах нь аа? Тий, соёлын. Энэ хязгаарлан соёл байхгүй. Төстэй шүү. Соёлоогүй юм уу? Үгүй, эцэг нь өөрөө. Тийм бахаа. Арай өөрөө. Өөр нь. Гэтэл дөрвөн үзэгч нь адилхан байна. Энэ нөгөө хэмжээдээсэн шүү дээ. Хүзүү арай одоо энэ яг тэр хэмжээсийг барьж байгаа юу? Барьж байгаа. Барина. Тэгээд дөрвөн үзэгч нь бас ингэ барина. Ям зүг нөгөө маажиг зааж байгаа. Бол ажилласан байсан. Тэгээ нуруу муруу богинохон байна. Тэгээд олон дээгүүр бас давж байгаа сте ингэ. Авирганы матаас. Тийм үү. Энэ дүүгээс бол бага юм тий. Сэрвэ одоо биер бол арай бага юм байна. Үгүй шүү дээ. Гэхдээ одоо яг ингэж би харах юм бол дүүн л өндөр харагдаад байна. Үгүй энэ болохоор одоо 39 гарантай. Тэр 38 гарантай. Тийм үү? Жон босоод байгаа байхгүй. Энэ жоохон юм нэг утлагдуу. Тэ жоохон хой нарийнтай болохоор доогуур юм юу харагдав. Тийм. Босоо болохоор тэгж харагдана гэж юу? Босоо богинохон байхгүй. Тэр нуруу богинтой ингээд. Тэр харин арай жоохон богино тийм байсан. Тий. Энэ болохоор манай нэг сая эндээс бас манай нэг туслагдуу бас. Өөрөө нэг сууж үзэх гээд. Өөрийнх нь унгаа. Скватраад юм. Үгүй ээ, нэг борнорын л унгаа. Тийм үү. Тийм. Удам хөшлийн хувьд юу лээ? Энэ нэг улс Өврангаа аймгийн нэг улсын албарт ариун болт гээд. Тэрний унга нэг 50-тай хэр халзаацсан. Өврангаа уянгийн үү? Тий. Ариун болт. Тэрний их нь болохоор мөнхөдөх юм. Тодонлоос гавьтмалч мөнхөдөх юм. Энэ яг нөдлөн их урдд төрүүлдэг дааганд. Тийм үү. Тэгээ тэр ариун болтын юу ордог юм уу? Тий, спорт клуб гэдэг азраг байсан юм байна. Би бас тэрний сайн байна. Тэрний чинь бас 5 6 7 төлөв улс дайрагдсан юм шүү дээ.
Нодлогоо увсад төрүүлдэг хөрмөр шүү дээ. Сонгомол төрүүлдэг. Тэр хөрмөр чинь тэр спорт клубын төлөв юм байна. Тий. Үгүй шүү дээ. Би ариун болтой язрахнаас Спорт клуб гэдэг тэрний төлөв нэг 50-та хээр алзаа газар байсан байхгүй. Манай Хянхбаатарлаа тухайд аваад оролт чадаагүй хөлмөлгүй болсон юм лээ. Тэрэндээ тэр би нэг хүүхд тавил. Тэр хэр мөнгөдөх юм нэг хүүхд тавил гэсэн. Манай энэ жигсэн тийм байгаа одоо яг саяны миний яриад шиг. Жохон боргил тэгэл тийм үү? Тэгээд 50-тай гэхэр чинь цусаар хийддэг гэсэн үг юм. Би 25 л болж Харин 25 луг. Тийм. Ер нь бас нэрнгээсээ бас монголжуу ч юм шиг. Тий, Монгол тэгээд юм бахин бооз тийм нэг зузаан. Монгол адууч нэг иймэрхүү байгаад байдаг шүү дээ. За хашаагаар нэг очиж хүү. Тий, хашаагаар одоо дандаа гүүнүүд одоо. Гүүнүүд чинь гүүч аягүй жохол гэдэг. Гэхдээ эднэрийн ихүүд биш. Ааха. Тэгсэн ер нь гайгүй сайн удамтай нөгөө саяны яриад байсан нөгөө хэлбэр хийц засцгаачсан байгаа юм. Сайн гүний юм шинжийг авсан. Тийм бас хэцүү. Тэгээд энэ чинь хүмүүс аваад энэ даагнууд чинь тэгээ би нөгөө хүмүүсийг өөрийнхөө нөгөө энэ гайгүй төл гаргаад байгаа гүнүүдээ ямар хосрааж чадахгүй шүү дээ. Тэгээд та энийг хүлэх гүнүүд аваад тэгээд даагнуудыг ихийг хүмүүс авчраад. Энэ тэгвэл та гаднаас ирсэн гүнүүд юм тийм. Тий. За тэгвэл одоо хараа албар руу очиж. Тийм энэ одоо бандикийн төл бас. Сая энэ нөгөө сунгадагч юм биз дээ. Гүү. Тэрний өмнө явсан. Тийм үү? Тийм. Сэрвэн мэрвэн ингээл. Энэ тэгтээ жижиг юм байна те? Тийм нэг 123 22 таа багш. Энэ. Нөгөө хэмжээнд ордог гэж яриад байсан хөрөн чинь юм уу? Ихэнх ямаргүй вэ? Ихэнх хиний гаралтай юм бэлээ. Бороо бүржүүн гаралтай тийм нэг зөв. Ухааны гүн юм байна те? Тэгээ нэг юм. Энэ одоо яг таны нэр дээр уралдах уу? Аль гүү. Бас эзэнтэй юм уу? Эзэнтэй. Одоо нэг одоо ярил одоо үнэ юмчил одоо тэрийг хэлэх гэж. Энд чинь энд одоо ингээ юм байгаа сте. Ингээд энэ 6 даагнаас дээш 6 байна тий. Тэгээ 8 дааг байгаа. Ингээ 14 ад байна. 14 адуу чи 11 үнийх. 11 үнийх. Миний нэг 2 3 л байт. Тэгээ хүмүүс над дээр ингээд бас нэг авчингуудаа сарваадаага авчаад нэг мөсөө уяад өгөөч. Уяад өгөөч. Тэгээ бас өөр сүүлийн үед нөгөө манай гаралтай биш ч гэсэн одоо энэ хүрэн даагмаа ингээд ирчээд байгаа. Уяад өгөөч. Нөгөө анх та бидний нөгөө эхний өвлийн ярилцдаг блог орсны дараа чинь тань руу ч бас зөндөө битсэн баг. Надаас ч бас нөгөө гүү мал. За гүү бол тавих азарганд нь бол гүү тавих бас нэлээд өндөр шалгууртай юм байлээ гэд. За сайш мөнгөнийхөө нь өвдөж гисэндээ нэдээдгүйгээд би ярьжсэн. Тэгэд над үрээ даав байна уу асуугаад өгөөч гээд. Унах тамган дээр бүгдийн нөгөө жихэд талах шиг зараад боссон гэсэн ингээд. Тэгээ ерөнхийдөө бас айгүй хүмүүс асуудаг юм байлээ л дээ. Магадгүй одоо ахаад бас уламжлалт асуудалт маань тавигдах болов. Одоо тийм сонирхолтойгүй бас яг дээр хүний дотор имэйл хазаартай морь гэж. Энэ цагийн сайн азраг бандикийн төлийг олоод авчих юмсан гэж бодож байгаа. Тэр залуучуудад та нэг сурагдуулгаач. Ямар хөө байж бол хизээ ирвэл. Гэхдээ тэгээд одоо яг л үннийг хэлэхгүй бол хэцүү. Хүмүүс яг чатаар бол уцаар зөндөө асуудаг. Байнга л ирсэн. Манай хэд одоо ингээл энэ л байрлал чинь да. Энд хүүхд туслахууд уу? Тий, туслахууд хүүхдүүд тийш. Зооч. Таны хүүхдүүдээ. За би зөндөө орлого оруулж ирж байгаа. Тийм ээ. Ингээд чингэлгээ чирээ авчин те. Тий, энэ амар юм билий. Салхи шууруу мууруу, хаяа маягаа шороо мороо. Бороо ус мусан тэгэл. Энэ залуучуудыг ажил сургаж байгаа чинь би бас яг хувийнхаа хувьд энэ чинь ирээдүйн өрхийн тэргуун явж байгаа шүү дээ Монгол улсад. Тэгэхээр тэр хүмүүсийг бас энэ багаас нь хариуцлагатай ямбаа би бас эмэгтэй хүний хувьд гэдэг юм талархалтай хандж байгаа шүү. Энд өөрөө байж. Тий, тэгээд хүүхдүүдээр гадаа зулаад л бид ингэ. За ингээд эдний бүтээгдэхүүнүүд бол хэвээр яаж байна тий. Тий, ликвид. Шохоо гээл ач. Энийг одоо зуны үеийн дундуур хэрэглэх үү? Алиг. Энийг. Би нөгөө энэ үрслийн адуу маань цуг яваа. За. Тэгэхээр нөгөө адраг бас ингээл нөгөө төвчрэх. Тэгэл болцшгүй гээл байлгаж. За. Тэгээ зоон тавиал арга хэмжээ авах. Тэгээ зуны үеинд хэрэглээд тахгүй.
Энд бол юу байгаа юм бэ? Зөндөө олон юм баг шүү. За кар нь бол бүр 25-аас аваар үжид юм байна те. Тий. За. Ингээ ер нь чиглэгээ чирэл таад. Тий. Дор нь үгээ авчих юм шиг асуулгүй. Тийм л үт. Ингээд л байж энэ даа яа та. Манайх гэдэг айл. Хуралдаанч хүмүүс дандаа сумын хүмүүс үү? Тий, манай сумын. Маа туслахнаар згсэн тийм дээ. Тэгээ энэ Сүхбаатараас бас байна. Ганц нэг хүмүүс бас ирж байна. Сайн байна уу? Сайн сонсч байна уу? Нэрнгээс эн чин дан ирчүүд байгаа морины үе чинь. Тий. Эмэгтэйчүүд хавартай. Тэгэхээр нөгөө бас ах бид нар нөгөө морь унах тухай, сайн унах тухай яриад байгаа болохоос хүүхдийн хүмүүжлж сууж байна. Ирээд үү юм аа. Тэгэхээр ингээд нэг баг балч бас нэг нэмэх замбраач гэдэг юм уу, дискараа юмыг төгсөх тухайд нь илэрлээд. Үгүй одоо юу штэ тий. Би тэгж бодоод тийм өөрөө бас яг тэгж өссөн болох. Маний үтий чинь бас л нутгийн бас гайгүй ахнаар өргөмөр молын унаал тухай. Эсвэл дагаж ажил хийлээ. Тэгээ нэг олон айлс хүмүүс л авчихна. Ганцхан өөрийнхөө нэг гэр бүлийн хүмүүс. Тэгээ тэр хүмүүс чинь бас хөргө тэднэрийнхээ яв бол бас үдэ зэгтэй яаж байгаа юм чи. Нэг дүүнэрт бас тэгж бодоод. Тэгэхгүй бол нөгөө манай одоо сүүлийн үе чинь нөгөө боловсрал, оюун ухааны асуудыг бие бэлтрийн асуудлаас салгаж ойлгоод байна. Хүмүүс тэгээ нэг хүүхдүүдээ ингээл сургалтанд явуулсан, сурлагын сайжруулна гээл тэгээ сайжруулалгүй л явах тий. Тэгэхдээ нөгөө тэр актер гоё оюун ухаан, бодол санаа, боловсрал, тэр сэтгэн бодохыг чинь тэр актерд агуулж байгаа толгой чинь юун дээр залгаатай байдгүй хэр би дээр залгаад. Тэс би ирэхт нь одоо насжилт нь бага. Одоо 30 40 хүрээд ч юм уу байхгүй болохоор тийм ирэхтэнтэй хүмүүс байна шүү дээ тий. Тэгсэн мөртлөө тэр таригдлогоо мянган гой сэтгэж яах. Тэгэхээр бас л нөгөө зохицоор эрүүл тэр оюунлаг Монгол очлол Монгол ирээд байна чи. Тэгээд энэ дүүнэрийг чинь би бас яг манайхны нөгөө нутгийн хүмүүс надад хүүхдүүдээ бас юу авах дуртай. Би тэндээ нэг мөрмөл уяад идэг нүрээсээ бас тэрнтэй бол. Нэг ажиллах хүчний асуудал дээр нь морины тэг хүүхдтэй бас нэг их юу байна л та. Манайхны нэг манитыг бас тусал дэмжиж сахнаар чинь надтай яг тэгж ярьцдаг гэсэн. Манитыг нь хөгжүүлэхэд л арай. Тэгээ бас яг тэрүүгээрээ тийм болчих юм шиг тагаал. Одоо ингээд чи ингээд яхаар барилдуулна, барин үүн хараа. Тэгээ хаштайгаа шиг бас нэг. Тэгэхгүй энэ бид нар чинь нэг бас нэг арай жоохон тийм нэлцгаа. Тэгээ том залуучууд 20 гараад ирэхээр бас нэг аав ээжгаа бас ингээд нэг бүрэн гүйцэд сонсох тий. Яг бас нэг тийм болчдөг тийм. Манай чинь тийм байсан шүү дээ. Өөрийнхөө үгийг сонсох өрөөлийн хөндлөнгийн хүний үг байгаад. Тэгсэн над миний үгэнд бол одоо хачин. Тэгээ аав ээж нэ болж байна одоо. Өстой янзын ажилтаа болсон байлээ л гээл тэгээд. Ер нь танаа залуучууд ажилтаа би ч бас олон айлаар явж байгаа. Бэж яаж байгаа юм чинь ялгардгийн танаа залуучууд. Тэгээ манай дүүнэр бас ажилтаасаад нэг юутэй хүмүүжлээ. Наригтаарс тамхит дэлдүү янз юм гэл тийм юм уу. Тэгээ бас тийм байж бас амжилт болох юм билий. Тэгвэл одоо нэг дүүгийнхаа ч нэг хүний араас их хөөцөлтөл яваад бол бас хэцүү болчиход байна. Тий. Энэ 11 хүн байна. 16 морин дээр 16 дээр 10 юу лээ? 11 хүний 16 морин. Тийм. Тэгэхээр 11 хүмүүс нь 11 туслахтай юм уу? Эсвэл зүгээр чи өөрийнхөө туслах хүмүүсээр ягаал ерөнхийдөө ингэж. Гэхдээ би юу яад штэ нөгөө нэг мөр 20 сая байдаг. За. Нэг хүний нэг мөр. Нэг жилийнх нь уу юм уу? Жилийнх нь уу юм. Өвөл 100 нийлээд. Тэгээ тэрэндээ нөгөө бүх юм ордог. Одоо шинэ өвс тижэл нөгөө витаминууд тий. Тэгээд одоо нэмнэ хазаар замын нөгөө эмчилгээнүүд шүү дээ. Ханаад манайдны. Бүх хэрэгслээ өөрөө өчсөн гэсэн үг шүү дээ тий. Тэгээд энэ унаач хүүхдийн цалин тэгээд энэ туслахуудын цалин. Тэр ерөөсөө тэгээ нөгөө морь уйлж байгаа хүмүүс ч бас нэг хэцүү шүү дээ. Яасан гэхээр цаанаа нэг бизнес ч юм уу элдв янз юм хийж идэг. Тэгснээ би утастаал наран тул ороод тэрийг өгөө явуулаа гэх юм бол бас сонирм үсттэй. Эсвэл нэг таниллаараа ч юм уу нэг өвс тоос аваад тэр нь манитын нөгөө шаардлагад нийцэхгүй байна.
Тэрний оронд би бас тэр хүмүүс таад ирэхдээ нэг элдв янзын тор савтай юм бариад хэрэггүй ирээл мөн дээр амарч орж байгаа л байхгүй да. Тэгээ нөгөө хөс юм үндэ тэгэл юугаа зохицуулах юм чи. Наад чи нэг талаар аюу амар систем биш үү? Тий амар. Тий. Тэгээд ерөөсөө Яг чам дээр хачаал жоохон өндөр юм. Тэр хэмжээгээр хариуцлага бас ачаал гайгүй. Өмнө нь би нөгөө найз нөхдийн ч юм оор хавийн ингээл ах トゥ усын ч юм уумар үйдэг гэсэн. Тэгэхээр чи нөгөө өөр хүний тэжээлийн зардлаар нөгөө хүмүүсд ингээд дундчилж авч явах гэдэг. Тий. Тэгээ одоо тийм байхгүй ерөөсөө. Ерөөсөө найз нөхдөж бай. Одоо тэгээд би найз нарт ч одоо үр ширэг үүстэй. Биш одоо зөндөөл явж болоо найз нь одоо байхгүй. Тэгээд энэ хүмүүс чи ерөөс бүгд л нөгөө хангалт нь яг тэгээд таарчдаг болох. Тэгээд туслах мослоход юмор гэж бас байхгүй шүү дээ. Сайн нэлийг саарлмаар ирчээ нэг оролдоод үзье. Тэгээ бас энэ туслах дүүнэрийн бас морь мал байхгүй бас тав юм лээ. өөр юм дэлгүүрхэн гэсэн юм. Одоо дэлгүүрхнээс байхгүй. Тэгээ өөрсдөө морь байхгүй бол энэ морийг энэ уяндрах морьд бүгдийг л өөрсдийнх гэж харна шүү дээ. Тэгэл тэгж ажиллана. Бас нэг багийн юу бас байна. Тэгээ яг хоо бас нэг манайч чинь нэг амьдрал ах үйлдэл юм зэнсүү болоод туслах дүүнерч бас нэг ойр савынхаа асуудлуудыг зохицуулж чад тэгээд морой бол бас зүгээр. Тэгэхгүй бол одоо тэрийг би бас давхар авч явж чадахгүй шүү дээ. Ууж харин үржлийн асуудал дээр бол эднэр чөлөөтэй байдаг юм. Түрүү би асууж байсан нөгөө богоомжгөр ороод ятсан нөгөө адуу мал авъя гэсэн бас нэг бандитын төл өрөөхөн ч нэг энэ одоо болоод хамсан гэж бодож байгаа залуучууд морныхон ер нь за эсвэл гүү тавьчих гэж байгаа хүмүүст ер нь ямар боломжууд юм бэ? Нэг үрчлэн тань руу уцтаж асуусанд орвол нийтээр мэдээлэл өгчүүл болдго юм уу? Гэхдээ яг би нэг уцтуул юу мэдээлэл өгчдөг юм уу хүмүүст. Тэгэхгүй ингээл чатаар өчгөр чинь тэгэл одоо ингээл тэр болгоныг гівчээд бас хэцүү шттэ. Тэгээд зөндөө олон хүмүүс бас юу байгаа даа. Тэгээд бас бүгдэнд нь хариу өгөх. Тэгээд бас нэг хэцүү юм тэр л дээ. Би ч одоо дээр ч бас ярьсан 8 гүүтэй нэг 7-8 жил болсон шттэ. Тэгээд одоо энэ жил 13 болчиход байгаа. Монгол гүү маань. Тэгээд дээр нэг 5 байц гэх нэг 18 л үрчлээ явах адуутай гэсэн үг байхгүй. 18 маань одоо тэр 5 байц ч одоо л унгалж байгаа. Тиймээс одоо үржил. Тэгээд нэг 13 гүү унгалахаар ч нэг 6 л ир гарна шүү дээ. Тийм үстэй. Тийм. Тэр нэр 6 ирээ чи ямар хүмүүс болохоор наваа ингээд аюух олоо адуутай гэж боддог. Юусаа тэгэл 50 тоног зөндөөл хэвчдэг юм. Очоод яриад хөрөл авъя. Тэгэхээр нөгөө хөвчлэн юу яагаад гэдэг. Нөгөө урд нь аваад нөгөө давхиулсан хүмүүс шүү дээ. Ах нарын. Тэгэл дүүн ир гарвал юу хааш. Шууд аваш. Сая тэр унах тамган дээр бол тэг хишгэл болсон тий. Тий, тэгээ нөгөө хүмүүс чинь нэгэ авчдаг. Ерөөсөө гол юм. Тэрнээс одоо нөгөө бандик чинь одоо нэг 36 гүү хийлээ гэж бодоход миний нэг 10 байлаа. Нөгөө 26 нь бол өөр хүмүүс шүү дээ. Тэр хүмүүс бол зарж хүрдэг юм байна. Сүм амтлал. Тэгээ тэр хүмүүсийн ямар тэр гүү тавиад зарж байгаа үг нь би ямар өмнөөс нь зарна байна. Би ер нь тэгдэг юм а бас нөгөө шууд ингэж тэр хүмүүсийн өмнөөс 8 хийдэг чинь үржлийнхэн чинь одоо ингээл тэгж мэгж байхгүй. Тань дээр байгаа охин адуунуудыг нь яах вэ? Охин адуунуудаа би охин дагнууд ингээл нэг 6 бас нэг 6 7 гарлаа 5 6 гарлаа хэмээн би уяал нэг юм авч үлдээл үлдсэн 5 зардаг. Тэгэхээр тэр охин адуу авах тохиолдол бол 5 сар мартал. Тэгээ би ямарсан 4 5 жил чи нэг нэгийг авч үлдсээр байгаа л 5 л байцтай байхгүй. Нэг уралдсан 5. Тэгээ хүмүүст хэлээл бас өгчтэй. Одоо хөвсгөл талдаа бол ариун нарам үнэхээр л одоо илүү байна л да. Одоо ялцчихгүй. Өөрөө сайн үйж гэн, үсэн адуунуудаа гаргаж ирж гэн, нэт гэдэг азарганы тэр азарганы төлөвүүдийг Монгол даяар таниуллаа. Одоо тэр магне гэдэг өрөө мундаг азаргаа оруулаад ирсэн. Тэр магнегийн төлөв чинь чигтэйхөө өөрхий яг хэлсэн юм шиг те. Яг уралтахаар гараад ирсэн маа. Тэгээд ороод ирчин. За дээрээс нь соёлот гэдэг юм уу. Ингээд бас нөгөө адуунууд нь соёлотын тэр нөгөө гэлжгээгээд халзаа азарга гэдэг юм. Ингээд төлөвүүд нь сайн байгаа азаргануудтай эцэстээ ингээд нэг юм холбоо тогтоогоод байгаа гэдэг гисэн шүү дээ. Тэгэхээр тэд нар нөгөө та хоорондоо сүлэлддэг юм. Би одоо сүүлийн үед л тэгж байгаа. Бас нэг юу айдаа гэж ярилцаал бид. Би бас гэрт нь очсон баруун нар. Тэгээ соёлоттой бас танилцаад бас гайгүй ахалтай болоо. Тэгээд ер нь цаашдаа ингээд ийм нэг юу байвал зүгээр юм. Хамтрал тий. Бас төлөв тавих гээд байгаа энэ азахтай хүмүүс. Хоорондоо бас нэг төлөмөлөө солилцдог ч юм уу. Гүү мөгөө солио тавьждаг ч юм уу. Тэгээ бас нэг дэмтэй. Одоо адаглаад ингээд 100% гараад ирэхэд ч гэсэн
хамт байждаг юм. Үржлийдэг босууд. Тэг яг тэр ариун наран сагуурын хадаа одоо тэгэл зориг хэд нар ч бол бас тэгэл нэг яриад мундаг л үржүүлэгч нар байна шүү дээ. Ерөөсөө. Тэгээ би бол тэгж ойлгоод бид нар чинь бас нэг үржүүлэгчээс гадна бас өөр хүмүүс байгаа байхгүй. Одоо ариун нар марантай ингэ ярилцаас гарч шал. Өөр шүү дээ бас. Тэгж мэдрэгдэн. Тэг ямарсандаа дүүнэртээ нөгөө хүмүүст хэлчихгүй. Энэ магна хэрэл гэдэг юм. Хээр азгийн ариун нарангаас авал бүх гүүг нь авал нэг чадууг болгоод ариун нарыг баян үлгэж цөлчихил доо. Сагуурын хадааг цөлчихил доо. Эсвэл зоргийнхыг тэгэл цөлчихил доо. Тэгэхэд 5 жилийн дараа айгүй тэнд хурдаа дуу гарцсан л үтсэж шүү надад. Яагаад дүүл тэр хурдаа дуу гарах юунд толгоос төрнө байгаа байхгүй. Тэр хүмүүс болгоо нэг саадрах тий. Яачаал. Тэгэхээр урд нь тэр чинь нөгөө од дүүрэн ноён эрмэр гэл тий. Тэр магнаг ирэхээс өмнө л нээд мэдийн тэр хүрэн гараал уралж ирсэн юм. Тэгэхээр бол тэр яг гэхдээ тэднэр чинь нөгөө бас яах вэ юу гэж боддгийг патент гэж боддгийг юм яг тэр болгон хүмүүс айгуул бас тийж нээж асуудаг юм уу. Яг тэгж хийлэхгүй тэгэл тэгдэж штэ. Би азтаа хуу азтаалаа. Ер нь л азтаа л гэдэг. Тэгээ азтаа л таарсан гэдэг байна. Тааз гэж бас байдаг юм. Би бол яг энийг бол хоёр одоо блогод орсон хоёр удаагийн зочин дээр үнэхээр аз байдаг юм. Байдаг л бахал та. Байх нь байгаа. Гэхдээ ерөөсөө байнгын тэгж аз гэж байхгүй ш. Тэд нар чинь тийм ганцхан аз байхгүй гас тийм. Язтайгаа явдаг хүн байна. Тэг байгаа. Гэхдээ байнууд дээр бол одоо бас хэцүү хаа. Ерөөсөө тултал юу байхгүй бол. TRM брэнд хот хөдөөгийн бүх малын эмийн сангуудаар худалдаалагдж байна. За, бэлгөө гэнэ. За. Цайг сүргч ордор нэг. Ууцсан үлдэрлэгч. Тэр бахлах. Догш. Оо за баярлалаа. Марны уяаны үеэр хэрэг болох байх гээд. За сая тамаа уяан дээр бас бэжсэн. Манай блогийн юу хамтарч ажилладаг юм. Хурдан морны хэмрэн тарцсан байгаа. Танаа дээр шарн үйжсэн. Одоо ногоо энэ дээр алдаа мадаг байхгүй. Дээрээс нь мэдээж их чанар эзлэгээтэй. Эндээ тарны үсгтэй. За тэгээд марны сахиус байна. Гүгэл байна. Оо за баярлалаа. За тэгээд Макс бүрби Макс Эмат компанийнхаа нэрийн гарын бэлгийг гардуулъё. Монгол хүнчний айлтгаасаа ирсэн байна. Энд тэгээд хамаагүй болох юм билээ. Нэг шон юуг байгаа гэсэн тэгээ одоо. Тэн дээр өчтэй. Тийм. За тэгээд одоо лого энэ хүрээ жаргая да. Тэгээ хаалаа эдээ. За. Сайхан буралтай шил байна. Амьгийн алдарт байж Цэрэнд оллогын наран гэрлэнд очиж айлгсан ядаараа блогийнхоо элч дугаар хийсэн. Энэ уяаны яг эд ажлын үеэр гэлгүй цааргалалгүйгээр яг уншигчд хэрэгтэй мэдээллийг мань өглөө. Даагны сунгаа хийж явахдаа яг таар хийж явахдаа таараад даагны ажил хийж байгаа бичлэгийг аваа. Тэгээд сонирхолтой яг өөрийнхөө хүсэжсэн зүйлийг хүсэжсэн хариултаа авч чадсан да сэтгэл хангалуун байна. За тэгэл өмнө нь ч гэсэндээ биднийхаар ороод гарахтаа маш сэтгэл хангалуун одоо сэтгэл дүүрэн гэдэг юм уу хайжсэн зүйлээ олсон тийм мэдрэмжтэй буцчихсан. Энэ удаа ч гэсэн яг тийм мэдрэмжтэйгээр дараагийнхаа аялал гарч байна. Тэгээд алхам тутамдаа дүгнэлт хийж шинийг эрэлхийлж байгаа энэ зан чанар наран гэрэл алдартай амжилтын гол үндэс болт юм байна гэдэг ойлголтоо батжууллаа. Тэгээд олон төрийн наадмын төрөө хүртэх болтугай олон сайхан хурдан хөлгүүд нь урамтай сайхан хүртэх болтугай гэж өрөөё. Тэгээд дараагийнхаа аялал яваа та.